За сайн бацгаана уу, favorite байна. За бүгдээрээ өнөөдөр за 6 сар одоо гоё зуны тий гоё ихэн сар эхлэх байгаатай холбогдуулаад гоё 6 сарын ерөнхий төлөв байдлын мэрэг оруулъя гэж бодлоо. За окей. Яартахан нэг бичлэг энэ хийх гэсэн чи жоохон зэнэмэн за тэгтээ яхаа. Яанда тасах хаа зя бүгдээрээ сонголын картуудаа гаргаж ирээ. 6 сарын ерөнхий төлөв байдалтай. Энэ 6 сард ерөнхийдөө та нарыг маань юу хэлээд байна вэ? За ямар хөө одоо дэмтэй, за ямар хөө дүр зурагтай ийм сар болохоор байна вэ? Тэгээд ерөнхийдөө зөвлөгөө юу байна? Тэгээд юм дээ иймэрхүү одоо energy check маягийн төлөв байдлын мэрэг оруулнаа. За эхний групп. За хоёрдугаар групп. За гуравдугаар групп. За гуравдугаар групп байна. Окей. За бүгдээрээ харцгай групп болохоор за эмэгтэй хүний зурагтай 28 тоотой. За энэ бас ангараг гарын тэмдэг байна тий. Эрэгтэйлэг энергийг илэрхийлсэн зэм зураг байна. За тэгэхээр энэ дээр юу яа гэж би бодлоо. За энийг тавьчих. Бас YouTube-ийн дүрм юм хаахан тий бас битгүүштэй. За тэгээд тэ тамгын бундын тамга тэмдэгтэй. За ийм байна. За хоёрдугаар групп болохоор за энэ 42-ын тоотой үнний чин монголоор луужин тий луужин байна. За луужин маань хойд зүйг заасан байна. За энэ болохоор хүдрийн бүх одоо элементүүд тий өнгөнүүд гэж ярьдагтэй тэдгээрийг илэрхийлсэн юм зурагтай. За юм луужин байна. За 3-р групп болохоор за энийг нэг авс гэдэг тэгтээ 8 тоотой авс байна. За энэ болохоор 9 дөрвөлжингийн юм тэмдэгтэй ийм зураг байна. Зурагтай картууд байна. За тэгэхээр та нар маань харж агаад хамгийн их одоо татагдж байгаа тий тэр группээ сонсоод үзэрэй. За тэгээд 2 групп ч юм уу тий ерөнхийдөө татагдаад байж болно. Тэгээд аль өөрийнхөө төгсөж байгаа хоёулангийн ерөнхийдөө сонсоод үзээд тэгээд тэр дунд одоо танд хэрэгтэй мэдээлэл байгаа гэсэн үг болдгоо. За тэгээд дээрэс нь нэг юм хэлэхэд болохоор миний ярьж байгаа яриа ч юм уу эсвэл ингээд миний ярьж байгаа байдал таалагдахгүй ч юм уу эсвэл таахгүй байх тохиолдол бас байж болно. Тийм болохоор хэрвээ тийм байгаа зүгээр ингээд үзгүй байхад ингээд болно. Тийм заавал ингээд хүн болгонд бүх зүйл ингээд таарах албагүй юм чинь нээлттэй YouTube онцлог учраас тийм энэ дэр ихтэл юм гоё нээлттэй тийм open minded ханднаа. За тэр яг ингээд нэгдүгээр группийн онцлогоор за та нарын маань сонгосон карт маань болохоор энэ 28-ын тоотой юм эрэгтэй хүний зурагтай за ийм юу байна тий ийм карт байна. За тэгэхээр бүгдээрээ уншлагатай орно. За тэгэхээр энэ сонгосон картнаас ингээ мэдээлэл авах болохоор энэ 6 сар болохоор та нарын маань хувьд эмэгтэй хүний хувьд болохоор таны амьдрал одоо эрэгтэй хүн ч юм уу те нэг юм голлох эрэгтэй хүн айгүй чухал нөлөөтэй байх ч юм уу. За эсвэл хосын харилцаа за эсвэл юм эрэгтэй хүнтэй холбоотой иймэрхүү үйл явдлууд айгүй их болсон. Шинэ хүнтэй танилцсан ч юм уу те ганц бие хүмүүсийн хувьд за эсвэл ер нь л айгүй тийм эрс шийдэмгий одоо аливаа зүйлд маш их төвлөрсөн одоо чармайсан те хичээсэн за иймэрхүү энергитэй байх болов гэж бол харагдаж байна. За бусад картнуудаас мэдээлэл авцгаая. За нэгдүгээр группийг сонгосон хүмүүс юм аа. Энэ 6 сар ямар ах вэ гэсэн чинь за 8 дуурайг гарч ирсэн байна. За тэгэхээр өөрөөдөө нэлийн одоо юм юу сар болохоор харагдаж байна одоо юу
нэлийн юм одоо савлгаатай юм уу. За тэгээд 8 дугаар гэрч өөрөө одоо хилэнцгийн ордны гэр байдаг байхгүй юу. За тэгээд хилэнцгийн орд маань өөрөө бас ангараг гаргаар удирдуулсан байдаг. Тэгэхээр та нарын маань хувьд маш юм одоо хүчтэй ч хүү тийм одоо таныг ингэж донслогсон, хөдлөгсөн тийм иймэрхүү том үйл явдлууд болох болов гэж харагдаж байна. За тэгээд одоо ялангуяа юутай холбоотой байж магадгүй үе залгамжлалтай холбоотой байж болно. За тэгээд ер нь нэг тийм үе залгамжлал дундын хөрөнгө, өмч хөрөнгө ч юм уу те. За иймэрхүү сэдвүүд айгүй одоо яригдах болов уу? За эсвэл хамтдаа одоо хүнтэй хин нэгнтэй хамтарч одоо үйл хөдлөг харан авах ч юм уу те. Эсвэл ингээд машинд хэрэгтэй болох ч байт юм уу? Им legacy-тэй тийм эсвэл ямар нэгэн зүйл үйлж авах ч байдаг юм уу. За иймэрхүү зүйлсүүдтэй холбоотой үйл явдлууд бол айгүй одоо юм голцсон гэх үү те болохоор харагдаж байна. За тэгээд тийм зүйл байхгүй хүмүүсийн хувьд болохоор зүгээр 8 дугаар гэр маань өөрөө одоо юм хувирал өөрчлөлттэй хүнийг одоо юм хувиргасан, шинжилсэн, дараагийн шат руу авчирсан, өөртөө илүү гүн холбогдох тэгээд тэр одоо нөхцлүүдийг бүрдүүлсэн үйл явдлууд бас болох боломжтой бол байгаа харагдаж байна. Тийм. За ер нь нэлийн энэ 8 сард им одоо intense гэх үү те ийм сар болохоор харагдаж байна. За тэгэхээр хэлээ. За I'm supported on my path гэнэ. За яа харагдаж байна. За okay, за эндээс бас нэг карт үү. Тэгээд им Air Dim Dragonfly гэж яриад байдаг. Гэхдээ энэ одоо энийг монголоор өгдөлээ. За энэ амтнаар аягүй хараад ирсэн байж магадгүй. Тэгээд chakra clearing гэнэ. За тэгэхээр энэ болохоор Archangel Metatron-ы им одоо карт гарч ирсэн байна. За энэ дээр болохоор хүний одоо нөгөө 7 чакра байдаг. Гэхдээ энэ чакраг аягүй сайхан ингэж яаж өгдөг. Одоо цэвэрлэж өгдөг те ийм нийтдээ карт бол байна. Metatron бол тийм одоо чадвартай байдаг бахны. За тэгэхээр энэ 6 сар болохоор та нарын маань хувьд ер нь нэлийн одоо ойрын одоо хэдэн сар ч юм уу те аюу тийм одоо гацсалтанд орсон байсан хүмүүсээс магадгүй харагдаж чинь хэрвээ тийм бол ингээд зөв группээ сонгосон байна. Өргөлүүлээ сонсороо хэрвээ тийм биш бол нөгөө группээ сонгож болно. За тэгээд та нарын хувьд болохоор юунууд те одоо өвдөж байна уу, сахиуснууд те таны одоо итгэж одоо явдаг тэрдгээр одоо дээд хүчнүүд дэсэл танд маш их одоо юм дэмжлэг туслалцаа ярьж байгаа бол харагдаж байна. За тэгээд таны одоо амьдрал ингээд яг ингээд танаас ингээд 100% шалтгааллахгүй олон зүйлсүүд ингээд болж байгаа юм байна. Тэгээд энэ болж байгаа зүйлсүүд нь ерөөсөө таныг яах гэдэг нь гэхээр ерөөс таныг зөв зам руу чинь чиглүүлгээд за тэгээд энэ зөв замд чинь шаардлагатай таны өөрийн одоо тэр чадруудыг гаргаж ирэх гээд одоо байгаа ийм зорилготой үйл явдлууд бол танд одоо тохиолдоод бол эхэлж гисэн тохиолдоод ингээд явж байгаа. Тэгээд энэ 6 сард бол та бүр ингээд одоо тэдгээр энэ өөрчлөлтүүдийг одоо embody хийнэ гэж ярьдаг те яг ингээ өөртөө ингээ шингээгээд хүлээж аваад ингээд тэр бүгд одоо тэр таныг одоо ингээ өөрчлөх гээд байгаа те өөрчлөлтөнд ингээд түлхээд байгаа тэр үйл явдлуудыг бол ингээд заахан хүлээж авах байгаа бол харагдаж байна. Тэгээд ингэснээрээ болохоор та өөрөө маш одоо юм дотоод энергийн хувьд те аюу тийм хүчрхэг болж байгаа ийм байдал харагдаж байна. Тэгээд энэ ингээ явандаа таны яг энэ одоо яг юм амьдралын зорилго ч гэдэм үү те зөв чиглэлч байдэм үү яг тэрдгээр одоо тэр хийж бүтээ гэж бодож байгаа тэр мөрөөдөлч байдэм үү те тэрдгээр зүйлсүүд маш хэрэгтэй. Ийм одоо гүн гүнзгий танд нөлөөлөх те ийм одоо чухал сар болохоор л харагдаж байна. За нэг юмрхүү байна. За одоо tarot card-ийн мэдээлэл карт руугаа оръё. За тэгээд эндээс болохоор хилэнцгийн орд за тэгээд юуны орд хоньны ордныхан айгүйх одоо харагдаж байна. За тэгээд дээрэс нь
санчир гараг гэхлээр матрын орд, хумхын ордныхан бас байж болохоор харагдаж байна. За одоо бүгдээрээ та нар маань ерөнхий 6 сар ямар хөө байхаар байна вэ гэдгийг хараад за ажил карьер за мөнгө санхүү за тэгээд хайр дурлал ямар хөө байхаар байна вэ гэдгийг хараад за бүгд нь дахиад нэг тодруулах картуудаа авчээ. Окей, за доотлын зам болохоор strength буюу одоо strength үзэр гарч ирсэн байна. За та нарын маань ерөнхий одоо 6 сард ямар хөө байхаар байна вэ? За 5-ын сэлэм, за зарцын сэлэм гэж монголоор хэлдэг баха тий. За энэ картууд бол гарч ирсэн байна. За тэгэхээр аюул одоо нэг сэлэмний энерги бол гарч ирсэн байна. За тэгэхээр энэ 5 сард таны хувьд болохоор за энэ нөгөө бейсболын цохор мохор гараад ирсэн. Тэгэхээр таны хувьд болохоор ер нь одоо энэ дээр ч гэсэн ингээд гартаа нэг юм барьсан байгаа байхгүй тийм. Тэгэхээр таны хувьд болохоор маш юм одоо юу байх нь ингээд шийдэмгий за тэгээ үг хэл ерөн үйлдэл ч юм уу айгу хурц болчих гээд байх магадлал бол айгу өндөр бол харагдаж байна. За тэгээ та нарын маань гол карт ч гэсэн ерөнхийдөө ангараг буюу одоо юу гараг тийм ангараг гараг Марс гарагаар гарагийн энерги маш хүчтэй байгаатай холбоотойгоор бас иймэрхүү одоо энерги та нарт маань ингээд байгаа болоо гэж бол харагдаж байна. За тэгээд тийм болохоор ерөнхийдөө хайртай дотны ч юм уу дотны нэг хин нэг гомдох гэдэг магадгүй. Тийм учраас ерөнхийдөө аюу тийм хурц одоо хатуу үгсийг хүмүүст хэлэхээсээ болгоомжлох ч юм уу тийм альва зөрчил маргааны нэг бүр ингээ хурцдуулахгүй байх ч юм уу тийм ийм эдгээр одоо зүйлсүүд дээр ингээ анхааруул айгу зүгээрээ гэж гарч ирж байна. За тэгээд энэ бол ингээ зөвлөгөө байлаа тий юу юм позитив буюу эрэг талаас нь ингээ харах юм бол таны одоо юм үг үйлдэл айгу тийм одоо хурц байхын хэрээр одоо маш юм шийдэмгий байхаар бол харагдаж байна. Тэгэл ерөөсөө ингээ хэлийгснээ хэлээл тий. Тэгээ маш юм шулуухан шудраг ингээл за одоо ингээ тгий гэсэн иймэрхүү одоо байдлууд бол маш их харагдаж байна. За тэгээ тийм болохоор ангараг гараг өөрөө айгу тийм хурдан шалгамгай за тэгээ дээрэс нь жоохон ингээ сөрөг тал ингээ юм ингээ бодохгүйгээр хийх бодохгүйгээр үйлдэх ч юм уу хитрхи одоо реакцаараа альва зүйл тандах гэдэг учраас тэр тал дээрээ одоо дотны хин нэгэн тэр одоо танд ингээ буур суурьтай байх ч юм уу яг юм гинтийн шийдвэр гаргах гээд хахад бол тэдгээр одоо дотны хүмүүс аюулсаа үл ингээ зөвлөгөө авахд бол зүгээрээ гэж бол гарч ирж байна. За ерөнхий энерги бол маш тийм одоо юм өсчихсэн тийм одоо юм одоо салхи шиг тийм одоо ингээл тэгвэл ингээ гэсэн айгуу тийм хурдан химнэлтэй тийм ийм 6 сар болж өнгөрөхөр бол харагдаж байна. За энэ дэр болохоор ажил карьер байгаа. За ажил карьерыг хараад за 2 of cups за тэгээд emperor картууд гарч ирсэн байна. За тэгэхээр emperor card маань өөрөө одоо хоньны ордныхныг илэрхийлдэг. За тэгээ хоньны орд маань түрүүн хэлсэнчлэнтэй анга гарагийг удирдах явдаг ийм гараг байдаг. За тэгэхээр таны хувьд яалтчгүй энэ одоо юунтэй энэ 6 сард бол үнэхээр одоо альва зүйлд ингэж зорих маш олон одоо ажлыг амжуулсан тий ялангуяа энэ ажил карьер дээр л юм байна л да. Та тэгээд яг ингээд өөрийнхөө бас ингээд нэг эрэгтэй хүнтэй ч юм уу те ингээ хамтрал байж болно. Тэгээд тэр хүнтэйгээ маш одоо юм юутай байгаад те гар нийлж ажиллаад тэгээд энэ ажил маш ингээ хурдтай те урагштай ингэж явж байгаа. За тэгээд хэрвээ иймэрхүү зүйл төлөвлөөгүй байгаа бол энэ одоо ангараг гарагийн энэ одоо энергийг ашиглаад маш олон одоо ажлуудыг ингээд төлөвлөөрөө тэгэх юм бол энэ 6 сар бол ерөөсөө маш эрч хүчтэй, маш хурдан шуурхай тий бүх зүйл ингээд гараас гарсан ийм одоо энергитэй сар байхаар бол харагдаж байна. Тэгээд бас энэ 6 сард тэ хин нэгнтэй хамтрах ч гэдэм үү хамтрал энэ төр бас юу яаж болохоор бол харагдаж байна. Тэгээд тэрэнд бас ингээд таатай тий танд ингээд туслах хин нэгэн гарч ирдэг ч юм уу эсвэл ингээ бизнесийн хамтрагчтай болдог ч юм уу тийм байна. За нэг юмрхүү эсвэл одоо нэг хэрвээ
ганцаар ажиллаад ихтэй тийм хүн бол нэг хосынхоо үгийг авах ч юм уу тийм тэдгээр зүйлсүүдийг ингээд бусдын ингээд санаа бодлоо ингээд сонсоод тэ ингээд явах юм бол айгу зүгээрээ гэж бол гарч ирж байна. Тэгээд ерөнхий ингээд энэ нэрэг бол ажил карьер дээр бол тун урагштай байхаар байна гэж бол гарч ирж байна. Зя одоо мөнгө санхүүгийн харцгаая. За ингээд авчих. Зя мөнгө санхүү. За 8-ын сава. За тэгээд тоор картууд гарч ирсэн байна. За тэгэхээр мөнгө санхүү дээр болохоор бас яг нөгөө нэг айгу буужгансан тийм одоо ирч хүчтэй энэ нэр маань дахиад одоо ингээд дагаад гарч ирж байна л та. Тийм болохоор энэ одоо 6 сар та нарын маань хувьд ингээд мөнгө ингээд яг ингээд гарын алгаар урсж байгаа мэт ингээд одоо ингэж гарах тий иймэрхүү үйл явдлууд бол болж болцшгүй харагдаад байна. Тийм болохоор гинтийн одоо шийдвэртэй мөнгө санхүүтэй холбоотой том гүйлгээ хийх ч юм уу те том зардал гаргах гэж байгаа бол маш одоо юм хянуур байгаарэ сэтгэлийн хөдлөлөд битээ шийдэрээ. Тэгэхгүй болохоор юм санхүүгийн хувьд ингээд айгуу тийм одоо юу гэдэг юм айгуу тийм докторгүй те юм докторгүй зүйлсүүд болох гээд байгаа учраас энийг бас ингээд сануулж байгаа юм карт бол гарч ирж байна. Тэгээ эндээс ер нь л айгуу нэг тийм ингээд хурдан те иймэрхүү ингээд үйл явдлууд ингээ араасаа болох гээд байгаа учраас ялангуяа ингээд мөнгө санхүүгийн тал дээр маш сайн ингээд анхаарах хэрэгтэй шүү гэдэг бас юм зөвлөгөө бол гарч ирж байна. Тэгээд энэ одоо чинь энэ ингээ firework гэдэг чинь одоо салют штэ тий тэгэнгүүт энээр бас ингээ tower is on fire and I'm feeling the heat гэж аахгүй тий энэ одоо ингээ цанхуу дээр ингээ гал гараад байна. Тэгээ би энэ галын одоо энэ тий юг бас ингээ мэдэрч байна гэдэг аахгүй. Тэгээд ангараг гарагч өөрөө айгуу тийм галтай халуун юм hot planet тий юм гараг байдаг. Тийм болохоор та нарын маань одоо энэ одоо хурдан шийдэм мэдээ шалмгаа байгаа энэ одоо ажлаа бүтээж байгаа энэ зүг боловч яг энэ одоо санхүүгийн том гүйлгээг ч юм уу энэ 6 сартаа бол миний зүгээс бол баг ингээд азнаад те 7 сар гарахаар яг энэ нэр намцны дараа одоо тэдгээр шийдвэрүүдийг гаргавал бүр их зүгээр шүү гэж бол гарч ирж байна. Тийм болохоор ингээд та нарын маань хувьд айгүй тийм докторгүй энергитэй байгаад байгаа учраас яг энэ 6 сард бол амар тийм ашиг болоод ч гэдэг юм уу тэгээд тахаасаа илүү энэ одоо ажлынхаа яг ингээ унд суурийг нь сайн тавьж өгч юм уу тиймэрхүү зүйлсүүд дээр одоо санхүүгээс бусад те одоо юу гэдгийг бизнес бол маркетинг гэдэг юм уу одоо те одоо network юм гэдэг юм уу тэдгээр зүйлсүүд дээр илүү анхаардаг ч юм уу те тэгэж явбал зүгээрээ ерөнхийдөө санхүүгийн тэр зүйлсүүдийг бол ер нь жоохон азнаад те 7 сараас эхлүүлсэн зүгээрээ гэж бол гарч ирж байна. За одоо ингээд хайр дурлал болон хүн хоорондын харилцааг харнаа. За 6-гийн зоос болон the world card-д гарч ирсэн байна. За тэгэхээр ер нь энэ юу болохоор 6 сард те та нарын маань хувьд харилцаанууд маш юм одоо юм найрамдалтай те юм одоо тэнцвэртэй уян хатан за ийм байхаар бол харагдаж байна. За тэгээ та нарын маань хувьд одоо хосуудын хувьд болохоор next milestone ч гэдэг юм уу те одоо юу гэдгийг өсөв тавих ч гэдэг юм уу үргэлжлээ аль биесний болгох ч юм уу гэрлэлтэд батлуулах ч юм уу за эдгээр зүйлсүүд бол одоо болох боломжтой бол харагдаж байна. За тэгээд нөгөө төгөр болохоор ганц бие хүмүүсийн хувьд болохоор ер нь л ингээд яг юм дотны юм одоо хүн хоорондын харилцаанууд дээр аюу тийм одоо harmony гэж ярьдагтэй ингээд нэгээ тусалсан дэмжсэн тий аюу ад жаргалтай байсан за ийм одоо юунууд бол харагдаж байна тий oral vibe юм бол байгаа харагдаж байна. За тэгээд дээрэс нь world card гарч ирж байгаа гэхлээр бас ингээд гадагшин аяллаар явж болохоо аяллаар явдаг ч юм уу тий хайр дотны хүмүүстэйгээ бас иймэрхүү үйл явдлууд байж болохоор л харагдаж байна. Тэгээд хэрвээ одоо нэг тиймэрхүү зүйл ингээд төлөвлөлтөө бол бас ингээд явхад бол айгу зүгээрээ тэгээд ингэснээрээ та нарын маань одоо энэ айгу одоо хитрхи юм одоо гал дүрлэлтсэн одоо ийм одоо савлсан гэхүү тийм
энергийг илүү гоё илүү ингээ намжаагаад тайван болгож болохоор л харагдаж байна. Нэг 5 хоног ч юм уу те 7 хоног ч юм уу. За бүр аягүй ажил ихтэй байгаа бол нэг 3 4 хоног ч юм уу те гадагшаанаа яваад ч юм уу. Ингээд ирэх юм бол энэ одоо энергийн тэнцвэрт нь аягүй зүгээрээ гэж бол гарч ирж байна. За ерөнхийдөө нэг иймэрхүү зүйлсүүд бол гарч ирлээ. За тэгээд та нартай би 6 сард self care oracle-аас бас хүсэр татаж өгье гэж бодлоо. Яг 6 сард маань нэгдүгээр группийг сонгосон хүмүүс маань одоо ямар self care хэрэгтэй байна вэ гэдгийг хэдүүлээ харцгаая. За dream journal гэнэ. За тэгэхээр энэ 6 сар та нар маань одоо мөрөөдлийн одоо тэмдэглэлийг хөтлөхөд айгүй гоё нэ. Одоо ингээл линкээс зэрэгсэн ингээ хүмүүс мөрөөдөл байдаг шүү дээ. Яг тэр мөрөөдлөө ингээд боддоор ингээд цаас нэр буурлах гэдэг айгүй ээлтэй. За тэгээд энэ ингээд тэр мөрөөдөл ингээ биелэхэд илүү юм төхөн байх болно гэсэн. За ийм одоо юу бол гарч ирсэн байна. Гарч ирсэн байна. За тэгээд та нарт маань урьдлан маань таалагдсан бол гоё намайг дэмжиж subscribe дараагүй бол сайхан гоё ингээд дараад те гоё ингээд янз бүрийн гоё dragonfly emoji ч юм уу те. За эсвэл зүгээр юм эрхтэн emoji ч юм уу те. Иймэрхүү зүйлсүүд ингээд үлдээж болно. Тэгээд та нартаа намайг дэмждэг үздэгт маш их баярлалаа. Тэгээд дараагийн бичлэгээр уулзцаая. Баярлалаа баяртай. За 2 дугаар группийг сонгосон хүмүүс маань очлогтой мөрөл. За та нар маань энэ 42-ын тоотой луужин гэсэн луужингийн зурагтай юм картыг сонгосон байгаа. За тэгэхээр та нарын маань ингээд сонгосон картаас ингээд мэдээлэл авах болохоор энэ 6 сард та нар маань ер нь жоохон ямар зүг рүү юу хийхээ яхаа жоохон мэдгүй байгаад байсан бол яг тэр зүг чигээ олж байгаа. За тэгээд одоо тодорхойгүй байсан зүйл ингээд тодорхой болж байгаа. За эсвэл ямар нэгэн зүйлийн зүгээр ингээд одоо юунаас нь те одоо эхлэлээс ингээд барьж авах ч юм уу. За ер нь нэлээд тийм одоо юу байсан юмс ингээд тодорхой болсон илчлэгдсэн ч юм уу те ийм одоо сар болохоор бол харагдаж байна. Тэгээд бас аялал маяллаар явж болж юм те. Тийм. За иймэрхүү мэдээлэлүүд бол гарч ирж байна. За бүгд тэрэ одоо карт бусад картнуудаас мэдээлэл авъя. За 2 дугаар группийг сонгосон хүмүүсийн маань 6 сар ямар байх нэ. За тэгсэн чинь square за карт гарч ирсэн байна. За square болохоор square гэдэг нь одоо астрологийн нэг одоо юу байдаг аспект гэдэг одоо юу байна. Үнцэг гэх юм уу тийм. Одоо гаригууд хоорондын одоо үнцэг хэдэн градусын үнцэг үүсгэж бие биентэйгээ одоо юу яадаг нэ гэдгийг юм харуулдаг зүйл байдаг. За take the weight of the world off your shoulder. За ер нь за энэс дахиад юм даа. За энэс ер нь ингээд харахад болохоор энэ 6 сард та нарын маань хувьд юу яах гэж магадгүй харагдаж байна доо. Нэлээд жоохон өөрийгөө одоо ингээд ажиллаар одоо дарж байгаа ч юм уу, жоохон ажлын ачаал айгүй ихтэй байгаа ч юм уу. Тиймэрхүү зүйлсүүд гарч ирж байна. Тэгээд дээрэс нь ер нь жоохон юм одоо challenging гэдэг чинь жоохон юм одоо хадрамаатай тэгээ ийм нөхцөл байдлууд бас ингээ үүсдэг гэдэг хандлагатай байна. За тэгээд тэр үүсэж байгаа одоо тэдгээр зүйлсүүд бол бас яг ингээд 100% та ингээд өөрийнхөө нуруунд дээр бас ингээд үүрээд яваад ах юм шаардлагагүй зүйлсүүд байгаа гинэ. Тийм ээ заавалчгүй одоо тэрийг ингээд ард нь гарах гад тэрийг ингээд авах гад ингээд ах шаардлагагүй. Ер нь жоохон өөрийгөө амраах ч гэдэм юм өөрийгөө хайрлах тийм өөрийнхөө одоо ингээд тав тухтай зүйлсүүдийг хаяа сонгох ч юм уу тэг хитрхи ингээд өөрийгөө шахах гад байж магадгүй тий. Тэгэхгүй байсан ч бас ингээд болон шүү гэсэн. За ийм хөлгөө бас гарч ирж байна. За 2 дугаар группийнхан маань Remember who you are гэнэ. За энэ болохоор Archangel Michael-ийн за юм хөдөр байна. За энэ дээр болохоор чи бол маш хүчрхэг хүн. За тэгээд маш одоо юм одоо хайр энерглэр дүүрэн. За тэгээд
бүтээлч бурхны хүүхдээ чи бол ингээд маш ингээд хайрлагдсан хүн гэж тэгж байна. За тийм байна. Тийм байна. За тэгээд энэ дээр бас ингээд гол ингээд та нар маань сонгосон карт ч гэсэндээ одоо юм компас буюу луужим байгаа байхгүй. Тэгээд энэ карт нэр болохоор хин гэдгийг санаа гэдэг байхгүй. Тэгээд бас энэ уншлагын хэнд ч гэсэндээ тий өөрөөсөө ингээд өөрийнхөө ингээд одоо жоохон төөрөлдсөн байгаад байсан ч юм уу тий эсвэл ингээд зүг замаараа явахгүй одоо зүг замаас гэдэг юм уу зүг зам цаашаа зүгээр ингээд би яг ингээ юу гэдэг байгаа яагаад байгаа вэ гэдэг дээр жоох ингээ тэнэлсэд байдаг үе дээ шүү дээ. Яг тийм үе дээрээ явж байгаа бол энэ зөв группээ сонгосон байна. Хэрвээ тийм биш ээ те тийм биш ээ гэж болж байгаа бол нөгөө группээ сонгож болно. За тийм байна. За тэгээд энэ юун дээр болохоор энэ групп дээр болохоор надад мэдрэгдэж байгаа зүйл нь гэх юм бол энэ одоо 6 сард та нарын маань хувьд яг би одоо хийм бэ гэдгийг буцаа сансан тий. За миний одоо би ч ямар уур чадвартай, ямар авьяастай, ямар бэлэгтэй хүн юм. Би тэгтээ одоо ингээ юу гэж яваад байгаа. Энэ зүйл маань миний хийж байгаа зүйл маань миний яг энэ core миний тий дотоод яг хүнтэй ингээд ийм одоо уусж байгаа мó, нэгдэж байгаа мó, нийлж байгаа мó, миний value юу юм, миний үнцэн юу юм. За миний хийж байгаа зүйлийн үнцэн юу юм гэдгийг одоо айгу хэрэгцүүлж байгаа. За тэгээд энтэй тохирохгүй байгаа зүйлсүүдийг бас ингээд тавьж явуулж байгаа. Өөрийгөө чөлөөлж байгаа. Заалчгүй ингээд value тэ үнцэн нийлэхгүй байгаа зүйлийг ингээл хардан гарах гал тэ тэгэл ингээл айгу ингээд чаленж ингээд хэцүү байгаад хаа тэр ингээд авах гэдах ингээд шаардлагагүй зүгээр яг ингээд юунд тэ би дуртай юунд би одоо юу надад ирчүүч одоо энерги өгдیں۔ Тэ тэрийг ингээд хийхэд болно гэсэн одоо эдгээр зүйлсүүд ингээд ойлгож байгаа. Тэгээ өөрийгөө яг хинбэ гэдэг дээр ингээд суурилж тэ шийдвэрүүдийг гаргаж байгаа. Тэгээ энэ нийцтэй ингээд таны яг ингээд зөв луужин тэ зөв яг ингээд чих рүү чи ингээд таныг чиглүүлж байгаа. Тэгээ зөв ингээд чихтэй ингээд орж байгаа. За ийм сар болохоор харагдаж байна. За энэ ерөнхий энерги болон иймэрхүү байхаар харагдаж байна. За тэгэхээр бүгдээрээ тарot картны хайс руу орцгоё. За хоёрдугаар группийг сонгосон хүмүүсийн маань 6 сарын ерөнхий энерги ямар байна? За ажил карьер нь ямар байна? За мөнгө санхүү нь ямар байна? Окей, мөнгө санхүү. За хайрт орлол. За бүгдээр нэг тодорхойлголт аваад за энэ дунд болохоор за доотлын карт нь болохоор adjust буюу шударгаас нэр гарчсан байна. За энэ дунд надад болохоор хумхын орд за тэгээд энэ дэр кино wands гарч ирсэн байна тий. Тэгэхээр одоо гал ордууд байж болохоор харагдаж байна. За lovers болон night of source үзэр гарч иржээ. За тэгэхээр lovers үзэр маань яг л сая одоо миний ярьсан зүйлсүүдийг бол ингээд илэрхийлдэг. Тэг хүн яг ингээд чин дотоод одоо зүрх сэтгэлийнхаа дуудлагаас ирж байгаа тэр сонголтуудыг гаргаад явж байгаа чинь ерөнхийдөө хүний одоо нэг сонголт шүү дээ тийм. Яг ингээд зүрхээ сонгож хийж байгаа одоо шийдвэрийг одоо lovers үзэр маань хэлдэг. За тэгээд lovers гэдэг чинь өөрөө бас яг ингээд хүний амьдрал яг тэр зөв чигтэй зөв зам бол ингээд одоо болж явдаг. За тэгээд та нарын маань хувьд яалтчгүй одоо энэ 6 сард бол тий 6 сар чи өөрөө бас ингээд энэ чинь lovers card маань бас ингээд 6-гийн тоотой. За тэгээд энэ ихрийн ордны энерги бас айгүй хөвгттэй байна тий ихрийн ордны хүмүүс байж болохоор харагдаж байна. За тэгэхээр энэ одоо 6 сар та нар маань ерөөсөө амьдралынхаа яг тэр би яг ингээд тийм миний чин үний юу миний чин сэтгэл яг юу зүрх сэтгэл маань юу хүсэж байгаа вэ гэдэг дээрээ бол шийдвэрээ гаргаад зогсохгүй яг энэнийхээ араас бол явж байгаа бол харагдаж байна. Тэгээд ерөөсөө ямар ч эргэлзэнгүйгээр та нар маань шийдвэрээ гаргаад би үнэхээр л энийг хүсэж байгаа юм байна. Би үнэхээр л энийг хийх юм байна. Одоо юу гэдэг хайр сэтгэлийн харилцаан дээр хин нэг ингэ сонгож чадахгүй байгаад гэсэн бол тий буруу хүнтэйгээ байгаад байгаа юм шиг санагдаад байсан бол за энэ хүн бол үнэхээр биш юм байна гэдээ үнэхээр ойлгож байна. Ойлгочлаа. Би тэгвэл одоо энэ харилцааг болёо ч гэдэг юм уу тий. Эсвэл одоо юу гэдэг одоо ажил мэргэжилтэй байлаа гэж бодсон шүү дээ. Тэгэнгүүт бас ингээд энэ ажил надад ерөөсөө л миний одоо зүрх сэтгэлийг одоо эзэмдэж чадахгүй байна тий. Миний зүрх сэтгэлээс ингээд хэлж байгаа зүйл биш юм байна. Би тэгээд
энийг болоод яг өөрийнхөө хүсэж байгаа зүйлс рүү явмаар байна гэсэн. За яг нэг ийм нэрхтэй ийм 6 сар болохоор бол харагдаж байна. Тэр ялч нөгөө нэг одоо зүрх сэтгэлийнхаа луужин тий зүрх сэтгэлээ одоо ингээд зүрх сэтгэлээ яг энэ луужин шиг ингээд ашиглаж байгаа гэх юм уу? Ийм 6 сар болохоор бол харагдаж байна. Тэгээд энэ та нарт маань одоо араасаа ингээд аливаа зүйлсүүд ингээд хурцтай ингээд болж өрнөх тий. Эдгээр одоо зүйлсүүдийг бий болгож байгаа бол тий боломжуудыг бий болгож байгаа бол харагдаж байна. Тэгээд өнгөрсөн групп, нэгдүгээр групп бас айгүй тийм одоо ингээд авшилсан энергитэй хурцтай ийм одоо энергитэй байгаад байсан бол энэ групп бас нэг тиймэрхүү энерги харагдаж байна. Тийм болохоор энэ 6 сард нөгөө нэг айгүй тийм янз бүрийн бас юм астрологийн ивентүүд бас ингээд болж байгааг үгүйсэхгүй л харагдаж байна. За ажил карьер дээр болохоор Queen of Wands болгонд за уншиж байна гэсэн юм картууд бол гарч ирсэн байна. За тэгэхээр ажил карьерийн хувьд болохоор та нар маань Queen of Wands өдөр гарч ирж байгаа ихлээр айгүй тийм одоо юу яаж юм ер нь олонний нүдэн дээр ажил хийдэг хүний хувьд бусдын анхаарлыг татж जैन. За эсвэл олонний нүдэн дээр ажилладаг зүгээр одоо жирийн ажил мэргэжил эрхэлдэг хүмүүсийн хувьд болохоор юу яаж юм одоо байгууллагынхаа дараагт ч юм уу те яг энэ одоо захирлуудынхаа нүдэн өртөж जैन те яг ингээд та юм бусдаас ингээд онцгорж байгаа ийм энерги бол харагдаж байна. Яг энэ одоо 6 сард ажил карьерийн хувьд. За тэгээд энэ ингээд яагаад ингээд та ингээд онцгороод ингээд гой харагдаад байгаа юм бэ гэхлээр ерөөсөө нөгөө нэг өөрийнхөө яг энэ чин зүрх сэтгэлээс гарч байгаа те өөрийнхөө яг ингээд би яг юм бэ гэдгээ дээр ингээд суурилсан ингээд шийдвэрүүд гаргаад ирсэн чинь ерөөсөө ингээд хүний ингээд нүдний гал ингээд асна гэж байдаг шүү дээ. Яг тэгж байгаа тийм энерги харагдаж байна. Тэгээд энэ ингээд та нарт манд цаад одоо араас нь ингээд те маш олон боломжууд тэгээд энэ 6 сард ажил карьертай холбоотой маш том юм гоё сюрприз бас ингээд та нарыг хүлээж байгаа гэсэн утгатай болов уу гэж би бас ингээд харж байна. Энэ одоо уншиж байна гэсэн те энэ картыг ингээд харахад тэгээ юу overall ер нь та нарын маань энэ 6 сард ажил карьер дээр бол маш юм урагштай байхаар харагдаж байна. Яг ингээд хүссэн яг одоо юу гэдэг жүжигчин хүн байлаа гэж бодоход яг нэг тийм л дүрд ингээд тоглохыг хүсэж гин гэд ингээд боддог юм байдаг шүү дээ хүнд. Тэгтэл яг тэр одоо дүрийнхэн санал орж ирдэг ч юм уу. Яг иймэрхүү гой боломжууд олж ирж байгаа харагдаж байна. Тэгээд энэ ингээд зүгээр нэг боломж биш. Яг таны ингээд чин сэтгэлээсээ хүсдэг байсан зүйл гэдэг нь бас айгу гоё харагдаж байна. За одоо мөнгө санхүүгийн хувьд ямар хөө байхаар байна гэдгийг харъя. За 9 of Wands за King of Swords гарч ирсэн байна. За тэгэхээр мөнгө санхүүгийн хувьд болохоор таны хувьд юу ерөн тайхан айгүй олон зүйлд ингээд гинт одоо юу гэдэг гинт одоо нэг сард ингээд хүний бүх юм дуустдаг ингээд одоо эмэгтэйчүүд явсан нэг бүх юм ингээд дуусчдаг үед нь шүү дээ. Одоо яар сарчлагын бүтээгдэхүүнүүд нь одоо мейкапын бүтээгдэхүүнүүдтэйгээ хамт дуустдаг ч юм уу. Тэгээд за нэг иймэрхүү одоо зүйлсүүд бол ингээд болохоор л харагдаж байна. Эсвэл ингээд маш олон одоо ийм биелүүд тийм төлбөр тооцоонууд одоо таксууд аягүй ихтэй байдаг ч юм уу. Тэгэд энэ ингээд ер нь за энэ 6 сарыг одоо яаж чухал давандаа гэж байгаа ч юм шиг тий. Нэг тиймэрхүү байхаар л харагдаж байна. Тэгээд ийм нөхцөлтэй ийм тайхан ингээд хэцүү нөхцөл байдалд ингээд орчихгүй байхын тулд ер нь одоо энэ 5 сарын сүүлээс ахуулаад одоо эхнээсээ л 6 сарын эхээс л ер нь жоохон ингээд заргалгаа айл болох баг байлгахыг хичээгээд тий. Тэг ерөнхийдөө сайхан ингээд төлөвлөөд нөөц ингээд мөнгө төгрөгтэй энэ төр байхад бол маш зүгээрээ гэж гарч ирж байна. За тэгээд энэ юмнууд ингээд дуустгүй маа гэхэд ямар зүрийн байдлаар ингээд хүнд гинтийн зарлаг гаргах шаардлагатай болдог үе байдаг шүү дээ. За тиймэрхүү зүйлсүүд бас ингээд болж болцсохгүй харагдаж байна. Тийм учраас ерөнхийдөө одоо эрсдлээ тооцоод жоохон одоо нэг тийм айгуу тийм бүх юмаа ингээд төлөвлөсөн стрикт ингээд тий байхаас илүү ерөн жоохон нэг 20-30% бажеттай ч юм уу тийм ингээд байж байвал айгуу зүгээрээ гэж бол гарч ирж байна. За одоо хайр дурлал бүх орны ярилцааг харъя. За 8-ын сэлв. За тэгээд Ace of Wands зэрэг гарч ирсэн байна. За тэгэхээр таны өмнө бодлохлоор за хосгүй хүмүүсийн хувьд гэх юм бол за шинэ одоо романтик те interest буюу юм одоо хүнтэй учирч болохоор бол харагдаж байна. За тэгээд энэ хүн болохоор та хоёрын хувьд ингээд сошиал медиагаар танилцаж магадгүй харагдаж байна.
Тэгээд эхэндээ ингээд маш юм хүчтэй ингээд нэг нэгэндээ татагдах боловч бас ингээд хурдан ингээд унтарч магадгүй бас ийм харилцаанаа ер нь жоохон ингээд нэг one night одоо юу гэдэг casual ч юм уу тиймэрхүү харилцаа байж магадгүй харагдаж байна. Тэгээ ер нь л ингээд гентийн ийм одоо хүнтэй учирч бас болжгүй харагдаж байна. За тэгээд хостой хүмүүсийн маань хувьд гэх юм бол энэ 6 сард нэг л жоох ингээд хостойгоо ойлголцохгүй байгаад байгаа юм шиг. За иймэрхүү одоо мэдрэмжүүл ингээд төрж магадгүй л харагдаж байна. Тийм. Тэгээ яг ингээд яаж ингээд өөрийгөө ингээд ойлгуулахаа мэдэхгүй байх ч юм уу тийм. Ер нь жоохон нэг тийм энэ 5 сарын сүүлээс ч юм уу ер нь жоохон юм саяхнаас ч юм уу ингээд жоохон зөрчилдөөн ч юм уу эсвэл ингээд нэг их одоо хостойгоо яг ингээд нэг тийм өмнөх шиг ингээд яхаа болцсон ч юм уу тийм. Эсвэл нэг ойрын үед жоохон үйл ойлголцоод байгаа ч юм уу иймэрхүү асуудын үед болохоор энэ байдал нь яг энэ 6 сарын дундуураас ч юм уу арилаад тий ерөнхийдөө юмс буцаад ингээд гоё ийм одоо асаад гэх юм уу тийм ийм одоо буцаад ингээд хүсэл тэмүүлэл пашн ингээд нэмэгдээд тий шинэ одоо юу гэдэг зүйлсүүд ингээд харилцаанд ингээд хийж үзээд ч гэдэг юм уу ингэсний дараагаар бол харилцаанд юм шин салхи орж ирж байгаа бол ийм байдал бас ингээд харагдаж байна. Тэгэд одоогийн нэрэг болохоор юм байж магадгүй тий одоогийн нэрэг болохоор ер нь жоохон ингээд нэр жоохон гацсан ч юм уу зарцсан ч юм уу тий иймэрхүү энергитэй байгаа л энэ 6 сарын дундуураас ерөөсөө энэ энерги нь шинжлэгдээд тий юм шинэ энерги орж ирж байгаа л харагдаж байна. За нэг юмрхүү байна. За одоо би та нартай self care oracle-аас хөсөр татчих үгээ. За 20 дугаар группийг сонгосон хүмүүс юм маань 6 сард өөртөө одоо тэг хэзээ одоо анхааруул зүгээр юм вэ гэдгийг харцгаая. За make an offer гинэ. За тэгэхээр энэ болохоор юу гэдэг одоо монголчууд нөгөө одоо цайныхаа дээдэг ч юм уу эсвэл нөгөө сүү өргөдөг штэ тий. За иймэрхүү одоо зан үйлүүд яж болно. За эсвэл нөгөө зуул барьдаг ч юм уу тий. За иймэрхүү одоо шашны ич гэх юм уу тий. Иймэрхүү зан үйл хийвэл айгуу сайн байна гэж бол гарч ирж байна. Тийм тэгхэмэл ингээд та нарын маань одоо энэ одоо жоохон зөв замдаа ч юм тий энэ зөв сонголтуудыг хийгээд тэгээд энэ амьдралын зам муур одоо ингээд тэгшгэн тий одоо юм даваагүй багтаа байхад нь дээд тэнгэрээс одоо тий хүсээд гуугаад oh my god ингээд тий харж үзээч гэдэг юм уу тиймэрхүү байдлаар мөргөл өргөөд одоо өөрийнхөө өвгдээцүүдээс ингээд хүсэх юм бол маш имэйлтэй байна гэж бол гарч ирж байна. За ингээд ерөнхийдөө уншлахын дуслаа тэгээд та нарт амжилт хүсье. Тэгээд ер нь ингээд амьдрал нэг л тийм хэцүү ингээд мөрөн дээр хитрхэх ингээд ачаатай юм шиг санагдаад байгаа юм бол бид нар одоо өвгдээцтэй дээд тэнгэр бурхан юу гэдэг итгэдэг тэдгээр зүйлсүүдээс ингээд тусламж гооход бол ингээд нээлттэй байдгаа. Тэгээд та нар маань 6 сард бас тэр одоо боломжоо тэр одоо итгэлийн одоо тэр зүйлсээ ингээд ашиглаад үзүүл айгу зүгээрээ гэж бол гарч ирж байна. За тэгээд та нарт маань уншлах маань таалагдсан бол гой нэг юм шидэт төхөөрний ингээ мод байдаг штэ. За тэрийг хөдөлтөж болноо. Эсвэл юм одоо юу гэдэг луужин ч юм уу тий. За тэгээд уншлагын таарсан бол та нар намайг дэмжээрэй. Тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая. Баярлалаа. За 3 дугаар группийн маань уншлагатай тутамаар л за та нар маань энэ 8 тоотой за энэ эртний одоо Египтийн зүйлийн зурагтай тийм энэ одоо энэ асмосны за ийм зурагтай энэ картыг сонгосон. За 8 тоотой энэ карт байна. За сонгосон картнаас нь мэдээлэл авах болохоор за энэ карт маань өөрөө шинэ эхлэл за амьдралын шинэ мөчлөг за нэг том зүйл дуусаад одоо дахин шинээр одоо төрөхтэй шинэ дахин төрөлтийг илэрхийлдэг. За ийм одоо том хүчтэй ийм энергийг илэрхийлдэг symbolize гэдэгтэй. За ийм хөдрийг та нар сонгосон байна. За тэгээд үргэлжлүүлээд хэдүүлээ oracle картнуудаас мэдээлэл авъя. За 3 дугаар группийг сонгосон хүмүүсийн маань 6 сар ямархуу байх вэ? За
бэлгийн ордны нэр гарч ирж байна. За бэлгийн орд You are worthy. За маш их одоо юм ус энерги одоо гарч ирж байна. За тэгэхээр та нарын маань 3 дугаар группээс сонсон хүмүүс маань хувьд одоо усны ордны энерги за мэлхий хилэнд загсны ордны нар сар мандалттай хүмүүс байж болохоор л харагдаж байна. All is well. За окей. За тэгэхээр энэ одоо 6 сар та нарын маань хувьд аюу тийм өөрийнхөө танд ингээд цаанаасаа л ингээд бүх зүйл ингээд болж бүтээл ингээд одоо юу гэдэг яг зөв газараа зөв хүнтэйгээ уулзраад ч гэдэг юм уу зөв газараа байгаад яг ингээд зөв ингээд боломжууд ингээд таараад явах яг нэг ийм цаг хугацаа байна гинэ энэ 6 сар. За тэгээд энэ дээр ингэ заахгүй юу all is well тэг бүх зүйл ингэ зүгээрээ тэгээд энэ болохоор Archangel Jeremiah-ийн юм одоо хүзэр байна. За энэ дээр болохоор бүх зүйл ингэ яг ингэ чиний хүсэж байгааг ингэ дагуу ингэ болж байгаа. Тэгээд энэ 6 сар та нар маань бүр яг ингэ одоо ингэ мэддэхгүй байгаа юм нуугдсан юм аз ивэлтэй юм blessing ивэлийг хүртэх болно. Тэгээд одоохондоо ингэ мэдрэгдэхгүй байж болно. Гэтэ энэ 6 сард чи нэг мэдэх болно гэдэг чинь. Тэгэхээр энэ 6 сарын сүүлээр ч юм уу те 6 сарын за нэг 20 доор ч юм уу та нарын маань амьдралд яг ингэ хүсэжсэн хүсэл нь бол ингэ биелгээр харагдаж байна. Тэгээд өдийг хүртэл цаг хугацаанд болохоор та нарын маань хувьд ерөөсөө өөрийгөө юу гэдэг би яг ингээд энийг үнийг одоо ингээ хүртэх хэрэгтэй юм уу гэдэг дээр ингээ эргэлзэжсэн байж магадгүй ингээ харагдаж байна. Тийм. Тэгтэл ингээд сахиуснууд нь таныг бол үнэхээр чи үнэхээр үнийг хүртэх хэрэгтэй, чи үнэхээр you are worthy тийм бид нар бас ингээд чиний тэр одоо хүслийг ингээ сонсчихсан байсан. Тэгээд яг одоо энэ чи энэ хүслээ ингээ авах цаг хугацаа ингээ болж байна. Чи яг ингээ зөв зам дээрээ зөв цаг хугацаанд зөв зүйлээ ингээ хийгээ явж байгаа. Тэгээд бид нар ингээ чамайг үргэлж харж тэтгэж хамгаалж ингэж явдаг шүү гэсэн ийм мессежүүд бол гарч ирж байна. Маш юм гоё protection protected байгаа ийм мэдрэмж бол надад төрлөө. Тэгэхээр үлийн 6 сар та нарын маань надад хүсч хүлээжсэн нэг одоо зүйл биелэх ч юм уу тийм маш юм гоё азэвэл ирэх ч юм уу тийм ийм гоё үйл явдал болох ийм 6 сар байна. 3 дугаар группийг маань сонгосон хүмүүсийн хувьд. За бүгдээ тарot картнаас мэдээлэл авъя. За тэгээд энэ хэсэг хүртэл ингээд таарсан бол үргэлжлүүлсэн таараг бол нөгөө группээ сонгож болно. За ерөнхий 3 дугаар группийг маань сонгосон хүмүүсийн ерөнхий 6 сарын төлөв нь ямар хөө байхаар нэ харъя. За ерөнхий энерги. За ажил карьер нь ямар хөө байхаар нэ. За мөнгө санхүү. За хайр дурлал хүн аван барилгын ямар хөө байхаар нэ гэдгээр за бүгд нэг тодорхойлох картууд авъя. За доотлын карт нь болохоор Knight of Swords гарч ирсэн байна. Окей. За уншиж байна гэсэн карт Page of Pentacles үзэртэй гарч иржээ. За тэгэхээр энэ дэр бас нөгөө энэ Oracle card нэр энэ дэр Hidden Blessings гэсэн үзэр гарч ирсэн байхгүй. За тэгэхээр та нарын маань хувьд энэ сонголтын карт ч гэсэн ингээд авсаа байхгүй тий авс ч юм уу тий ингээ юу байгаа нь мэддэхгүй яг юу гэдэг нь мэддэхгүй иймэрхүү одоо зүйлсүүд байгаа байхгүй. Тэгэхээр энэ 6 сард болох одоо зүйл ингээд танд бүр ингээ яг сюрприз байдлаар ингээ очих хэрэгтэй юм байна л та. Тийм. Нэг их юм ингээд цаанаас ингээд хэлэхгүй байгаад байгаа юм шиг юм санагдаж байна. Тэгээд Page of Pentacles дээр болохоор юм foodie yummy brew love тий can't believe I never had it before гэдэг заахгүй. Тэгэхээр ерөнхийдөө энэ 6 сар та нарын хувьд одоо юм хүсэл гэх үү мөрөөдөл гэх үү одоо нэг юм нүдэнд баригдаж гарт баригдах хуйцаар ерөн амьдралт чинь одоо маш гоё одоо хоол иддэг шиг тий хоол
бол ингээд нүд гараад гарт баригдаал, амтлагдаал мэдрэгдэлтэй ингээд шүү дээ. Яг тэрэн шиг ийм одоо яг юм материаллык мэдрэмжүүдийг айгүй мэдэрсэн. За юм 5 мэдрэхүүгээрээ мэдэрч болох те. Ийм зүйлсүүд айгүй их одоо тохиолдох нэ. Одоо маш гоё ингээд амттай хоол иддэг ч юм уу тий айгүй тийм тогтой тухтай тий ийм газруудаараа аялах гоё хоол идэх тий гоё юм одоо юу гэдэг хувц энэ төр авах ч гэдэг юм уу. Иймэрхүү зүйлсүүд айгүй тийм хөнгөн гоё тий 5 мэдрэхүүгээр гоё ингээд таашаасан тий тиймэрхүү зүйлсүүд болохоор харагдаж байна. За тэгээд дээрэс нь уншиж байна тий гэсэн юм үзэр гарч ирлээ. Let's see. За ажил карьер нь ямар хөө байхаар байна. За чат болон мөн хөдрөөс гарч ирсэн байна. За тэгэхээр танд минь болохоор ажил карьер дээр ер нь нэлээд маш одоо юм юу байхаар харагдаж байна доо юм. Үргэлээ урагштай тийм ажил айгу урагштай явна. За тэгээд шинэ одоо зүйлсүүдийг ингээд туршиж үзэж магадгүй. Тийм юусэн ингээд өмнө нь туршиж байгаагүй, мэдэрч одоо хийж байгаагүй зүйлсүүдтэй ингээд хөл тавьж магадгүй харагдаж байна. Тэгээд дээрэс нь энэ одоо аялал те одоо энэ шинэ зүйл ч гэдэм үү тэр зүйл нь айгу тийм таны хувьд айгу тийм юу байх нь л тийм. Тэгээд тийм сонирхолтой. За тэгээд дээрэс нь таны ингээд цаанаас ингээд одоо ингээд хийе гэсэн иймэрхүү одоо хүсэл байгаад байгаа учраас тэдгээр мотивацууд нь айгүй их ингээд гарч ирсэн тий. За ийм одоо сар болох нэ ажил карьерийн үед төлөвлөгөөгөө дагуулan биелүүлсэн ч гэдэг юм уу. Шинэ одоо аялалтай шинэ төсөл за шинэ зүйл ингээд эхлүүлж одоо шинэ скил одоо сурж байгаа ч юм уу. За нэг иймэрхүү зүйлсүүд харагдаж байна ажил карьерийн үед. Ер нь ингээд хэлэхэд болохоор ажил карьер дээр бол маш юм одоо хурдцтайгаар одоо ахиц гаргах ч юм уу тий. Бизнестэй хүмүүсийн хувьд маш олон одоо шинэ өрсөлдөгчтэй болдог ч юм уу. Тийм. Одоо шинэ юм үйлчилгээ нэмдэг ч юм уу тий бизнестэй. Тэгээд тэр нь ингээ хүмүүс айгүй их хурж байгаа ч юм уу. За нэг иймэрхүү жишээ тий иймэрхүү байдлаар ажил карьер нь бол иймэрхүү байгаад харагдаж байна. За одоо мөнгө санхүү нь ямар хөө байна? Two grand gold за strength картууд гарч иржээ. За тэгэхээр юу болохоор мөнгө санхүүгийн хувьд болохоор та нарын маань хувьд ер нь нэгэн одоо дэжгүй тий. Тэгээд та нарын маань хувьд мөнгө санхүү дээр ч гэсэндээ ингээд айгуу тийм юу яадаг байхгүй юу гэдэг лээ. Айгуу тийм сурцтай байх юм яа ингээд циркчин шиг ингээд бүх юмаа ингээд сайхан баланслал. Тэгээд эн чинь ингээд infinity тэмдэг байгаад тэнгүүд энэ strength card ч бас юм дээр юм infinity тэмдэгтэй гэхгүй юу. Тэгэхээр надад энэ юу гэж байгаа вэ гэхээр маш юм одоо санхүүгийн хувьд юм infinity хязгааргүй тийм боломж за хязгааргүй өсөлт ч юм уу ер нь аюу тийм эерэг бэлэг тэмдэгтэй байгаа юм шиг бол надад санагдаж байна. Тийм. Тэгээ та нарын хувьд ингээ мөнгө санхүүтэй бас маш юм одоо зөв харьцаж чаддаг за ийм хүмүүс байна. Тийм ээ. Ер нь ямар ч хэцүү нөхцөл байдалд яг ингээ зөв шийдвэрийг олоод хийж чаддаг тийм мөнгө санхүүгийн тал дээр зарцуулт юмнууд айгуу сайн байдаг. Тэгээ дээрэс нь айгуу тийм өөртөө мөнгө татдаг ч юм уу. Надад нэг тийм энергитэй хүн шиг харагдаж байна. Их тийм мөнгө айгуу дуртай хүн байдаг шүү дээ. Дандаа жоохон мөнгөтэй байдаг ч юм уу тийм. Нэг амар тийм мөнгөний гацагдлын тэр ороод байдаггүй ч юм уу. За ийм хүн байгаа л харагдаж байна. Ийм энерги бол мэдрэгдлээ. Эсвэл энэ 6 сар тийм байх ч юм уу тийм. За. Тийм болохоор энэ 6 сард ерөнхийдөө мөнгө санхүүтэй холбоотой альва гүйлгээ тий худалдаа авалт янз бүрийн одоо юм шийдвэрүүд гаргахад бол маш илтэй ийм байхаар харагдаж байна. За хайр дурлал хүн хоорондын харилцаанд болохоор Nine of Cups за Emperor картууд гарч иржээ. За тэгэхээр
нэг хүсэл биелж байгаа, нэг hidden blessings ирж байгаа гэж тэгээдсэн. Тэр маань бас ингээд шууд утгаараа хайр дурлалтай холбоотой байж магадгүй гэж байна. Яг ингээд өөрийнхөө хүссэн хүнийг хүссэн партнераа олж байгаа. За тийм ийм хүмүүс бол харагдаж байна. Single хүмүүсийн хувьд яг үнэхээр өөрийнх нь ингээд амьдралд ингээд эзэн болоод тийм өөрийг нь авч аваад юу ах юм одоо эмэгтэйний үед нөхрөн ч юм уу, эрэгтэйний үед эхнэрээ ч юм уу тийм ийм яг ийм өөрийнхөө нөгөө талыг гэж ярих уу тийм ингэж олж байгаа юм байдлаар харагдаж байна. За тэгээд хостой хүмүүсийн хувьд болохоор харилцаа маш гоё юм доктортой байгаа. Бүх зүйлсүүд нь ингээ өснөр нь болж байгаа. Тэгээд одоо байгаа хүндээ маш их талархсан. Тэр хүнтэйгээ маш сайхан дурсамжуудыг бүтээсэн. За ийм цаг хугацааг өнгөрүүлж байгаа харагдаж байна. Тэгээд та хоёрын хувьд ингээд хоёлаа одоо ингээ ирээдүйд ингэн тэгнэ гэсэн төлөвлөгөөнүүдийг маш их гаргаж байна. Тийм. Тэгээд ингээд limited edition order now гэдэг таахгүй. Тэгэхээр яг ингээд танд зориулсан яг тэр limited edition тэр хүнийг те яг л ингээд танд зориулсан тэр edition-ийг бол та нар маань олоогүй хүмүүсийн хувьд олж байгаа, олцсон байгаа хүмүүсийн хувьд за яг энэ хүмүүс юм байна гэд үнэхээр бурхандаа баярлалаа те энэ хүнийг надаа ингээд хийсэн, энэ хүнтэй энэ цаг хугацаанд ингэж учирч байгаад учруулсан маш их баярлалаа гэсэн ийм одоо мэдрэмжийг мэдрэхээр бол ингээ харагдаж байна. За та нартай одоо хамгийн сүүлд нь 6 сард маань та нарт маань хэрэгтэй self care үзрэг харуулъя. Өөрийгөө одоо хэрхэн анхаарах хэрэгтэй вэ те? 3 дугаар группийг сонгосон хүмүүс маань энэ 6 сард өөртөө хэрхэн хандах хэрэгтэй вэ гэсэн. За flow like water гинэ. За тэгэхээр айгуу тийм одоо ус энерги айгуу их байна. За энэ дээр бас ингээд you are worth гэдэг ингээд ингээд цайлгсан ус байгаа байхгүй. Тэгээ энэ дээр ингээд flow like water гэдэг ингээ ус шиг ингээд урсаарай гэдэг таахгүй. Тэгэхээр энэ юу гэдэг юм бэ гэхлээр тэгээ дээрэс нь айгүй их юм. Charity ч өөрөө мөн хоёр ч өөрөө одоо мөлийн орд гэдэг байхгүй. Тэгээ мөлийн ордны нэрийг бас маш их авдаг. За тэгэхээр энэ 6 сар та нарын маань хувьд ерөөсөө олон зүйлийг ингээд өөрийнхөө одоо ингээ хүчээр ингээ болох гээд байхгүй. Ер нь ингээд юмсын ингээд за ингээд сайхан ингээд аясаар ингээ орхичих хэрэгтэй гинэ. Одоо ингээл тухайн цаг хугацаанд байгаа л за ингээл болох байлгүй дээ тий. Гээл ингээ ерөнхийдөө нэлээд юм одоо receptive гэх үү тий. Бүгдийг тэр мод дээрээ тавих хэрэгтэй гэж байна. Тэгээ юмд ингээл айгуу тийм ингээл хадгаал одоо экстенкстэй текстэй энэ гэдэг ахгүй ер нь жоо ингээл азнаа л харагчнаас суугаал тий. За ингээ болох байлгүй дээ гэсэн иймэрхүү байдлаар ингээ хандж байвал айгуу зүгээрээ гэдэг л харагдаж байна. Тэгээ ерөнхийдөө ингээд дүр зургаар ингээд харахад бол маш гоё юм гоё эерэг тийм гоё зөөлөн дүлгүүн тайван тэгээ бүх зүйл ингээд аюу тийм араасаа болж бүтсэн ийм гоё 6 сар болохоор харагдаж байна. Тэгээ та нарын манд бас аюу удаа хугацаанд бодож мөрөөдөж явж байсан бас тэр хүсэл нь бас ингээд биелж байгаа ийм байдлаар харагдаж байна. Тэгээ та нартаа амжилт хүсье. Тэгээ 6 сараа маш гоё өнгөрүүлээрэй. Тэгээд намайг үздэг, сонсдог, дэмждэг та нартай маш их баярлалаа. Тэгээд дараагийн бичлэгээр уулзцаая. Баярлалаа, баяртай. Тэгээд та нарт маань хэрвээ уншлага маань таалагдсан бол бүргэрний эможи ч юм уу сарны эможи байдаг болж байна. Эсвэл зүгээр юм 70 эможи гэдэг шүү дээ. Тийм эможи үлдээгээрэй. За тэгээд дараагийн бичлэгээр уулзцаая. Баяртай.